За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли тайрууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн боллоо. За ингээд мэргээ эхлүүлэхээс өмнө та бүхэнд мэдээллийн чанартай зүйл хэлэхэд Росли тайрууд нь YouTube суваг дээрээ төлбөртэй болон төлбөргүй уншлагуудыг оруулахаар болсон байгаа шүү. За ингээд мэдээж эрэг төлбөргүй уншлагууд бол ямар нэгэн тайтл дээр бичигдэхгүйгээр шууд орно. Төлбөртэй уншлагуудаа би тайтлынхаа өмнө нь тавиад явчих байгаа. За ингээд өнөөдрийн маань сэдв таны X буцаж ирэх үү гэдэг юм сэдвтэй уншлагыг хийхээр болж байна. За нэгдүгээр группийнхаа сонголтыг хийцгээе. За time to decide. За хоёрдугаар групп маань freedom гэдэг групп гарч ирж байна. Хүзэр гарч ирлээ. За гуравдугаар групп маань books гэсэн хүзрийн сонголтууд гарч ирлээ. За групп 1 маань энэхүү хоёр хос шар шувуу. За хүзрийн маань сонголт time to decide. За групп 2-ын маань сонголт хос юм хөрхөн сон. За freedom гэсэн сонголттой. За групп 3-ын маань хувьд book буюу энэ хоёр хөрхөн зүгий дандаа хос амьтдыг тавьсан байгаа шүү. За ингээд цагаа зогсоож байна. Та бүхэн маань сонголтоо хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. За групп 1 маань хөрхөн шар шувууны сонголттой. За мэдээж эрэг картын маань сонголт time to decide буюу одоо шийдвэр гаргах цаг чинь болсон гэсэн ийм хүзэр гарч ирсэн байна те. Үнэхээр одоо өөрийнхөө үнэн зүрхийг сонсоод эмэн дээрээ тулгуурлаад айгүй гоё шийдвэрээ гаргаарай гэсэн ийм хүзэр гарч ирсэн буюу ер нь бол энэ хүзрийг ингээ харах юм бол айгүй их ингээд тоонууд эргэлцсэн байгаа тань те. Тэгэхээр энэ хүнийг айгүй их ингээд нөгөө удаан хүлээж байгаа яг ингээд нэг тойрогт орсон циклд орсон яхаа мэдгүй байгаа ийм нэг энерги мэдрэгдэж байна. За тэгэхээр бүгдээрээ арай дэлгэрүүлээд хүчрнөөсөө харцгаая. За ер нь бол олон хүчр авчгаар yes одоо тэ яах нь бол бас төрж гэдэг учраас би 3 хүчр авъя. За King of Cups, Three of Wands. За Three of Pentacles, The Fool гэдэг картууд маань гарч ирлээ. За ер нь бол яг King of Cups карт маань ийм маш гоё ийм энергитэй карт байдаг. За энэ картыг харахад бол энэ хүн маань одоо танд те маш их ийм сайхан халиг цалгисан бүрэн дүрэн ийм хайрыг бол санал болгож чадхаар ийм хүн байгаад байна. За энэ магадгүй жоохон холын харилцаа байх магадлалтай. Эсвэл бол энэ хүн өөрийг чинь нилээн ингээд нөгөө санаж тэ бүр ингээд нилээн одоо өгүүлж байгаа ийм хүн байгаад байна. За энэ хөлөг онгоцууд маань цаашаага явж гин тэ магадгүй тайрын дунд айгуу тийм алс холын харилцаа өөр одоо газар амьдардаг тэ нэг нэгнээсээ жоохон хол ийм харилцаа байх магадлал маш өндөр. За мөн одоо уулзаагүй нэлээд утсан байх магадлал айгүй өндөр байгаад байна. Ягаад тэгэхээр энэ карт маань бол маш их өгүүлсэн санагдсан ийм карт байдаг. За Three of Pentacles карт маань ер нь бол ийм хамтрал те хамтрагч одоо ямарваа нэг зүйлийн ард гарах нэг ийм гоё хамтрагч карт байдаг. Энэ карт бол нэг бол хамтарч ажилладаг. Ямар нэгэн байдлаар ажлын хамтрагчд байсан. Яг ерөнхий одоо ингээд нөгөө энерги ингээд бацах юм бол full карт маань гарч ирсэн. За full карт маань ер нь бол жоохон ингээд те эрсдлийг ингээд хүлээн зөвшөөрч чаддаг. Бол тэр хүнийг нийлнэ гэвэл бол нийлэхэд бэлэн орхиод явна гэвэл бас орхиод бэлэн. Ер нь бол нэг тийм юм одоо тэгээ энэ хүн маань хумсан хувцас нь харж байгаа те бас л алилагч юм хувцастай. Ер нь бол ингээд тэгээ хөл нүцгэн урагшаага алхахад энэ хатан дээрээс бас яах вэ те эрсдлийг бол тооцохгүй л байна л да. Ер нь бол тэгэхээр
За энэ хүн бол ирэх гэж за ер нь бол энэ хүн бол ялцчгүй л цаг хугацаанд бол бүр ингээд найдвараа тавиад ямар нэг байдлаар урагшаага алхам хийхгүй байх магадлал маш өндөр буюу Four of Swords карт маань ер нь бол яг isolated тэ ямар нэгэн хөдөлгөөнгүй яг ийм одоо тэ позыг авсан ийм картууд байдаг. Бусад картнууд дээр бол ингээ хөвтөдтэй ингээ дэшигээ хараад ямар ч хөдөлгөөнгүй ингээ хөвтчихсэн байдаг. За тэгэхээр энэ бол ерөөсөө л цаг хугацаанд найдсан, айгүй тийм нэг тасралтгүй үргэлжилсэн жоохон юм төвөгтэй харилцаа X ах магадлал маш өндөр. Энэтэй бүр ингээ тэл шиг ингээ төрөгдөлт ингээ оруулчихж байгааз. Одоо тэ энэ цаг хугацаа бол бүр unlimited full гэх юм одоо тэ бүр цаг хугацаа ингээл явж л байдаг тэ тэгсэн хэрнээ энэ хүн ингээ хайртай байгаад идэг санаад идэг за магадгүй холын харилцаа бол үнэхээр очиж чаддаггүй ойрын харилцаа болвол энэ хүн бас л ингээд нэг яах гээд байгааг нь мэддэхгүй жоохон нэг тийм төвөгтэй байдал үүсгдэг нэг ийм хүн байгаад байна те одоо энэ хүн маань харж байгаа. Тэгэхээр ерөөсөө л ингээд цаг хугацаанд найдаад орхичихсан ийм харилцаа байгаа учраас жоохон одоо бол хэлэхэд айгүй хэцүү те цаг хугацаанд л нэг итгэж найдсан хүн явж байна. За бүгдээрээ oracle картуудаасаа ганц хоёрыг татаад жоохон дэлгэрэнгүй болохыг хичээцгээе. За Nora is the blessing. What your energy. Look at the bigger picture. Balance spiritually and practically your hard work. За дараагийн урууц. Ship. This one almost one side. Sunglass. За ерөнхий энергиудыг харцгаая. За тэгэхээр нэгдүгээр группийнхны маань хүний хувьд болвол тэр хүнийг хүлээж өөрийнхөө энергийг битгий бараасай гэж би бол хэлмээр байна. Жохон юм нэг тойрог нэг тодорхойгүй тойрогт ингээд орчихсон айгүй юм төвхтэй процесс нөгөө маань ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаж чадахгүй ингээд өстө яасан ч яхав гэдээ явааддаг. Ийм учраас таны ингээд нөгөө энерги жоохон алдагдчихад байгаа учраас өөрийнхөө энергийг одоо тэнцвэржүүлээ. Чамд одоо нэг тийм blessing гэрнэ гэдэг ийм карт байгаа. Тэгэхээр яг уу энэ дээр бол би бол өөрийгөө нэгт тавиад өөр дээр аягүй сайн ажиллаад өөрийгөө нэгт тавих нь хамгийн чухал болов гэсэн юм мэдрэмж төрж байна. За энэ бол бас аягүй гоё карт байгаа дээ бүр бүхнийг ингээд том зураглалаар хараа гэдэг магадгүй ганцхан хайр гэж ингээд нөгөө нэг одоо юу гэдэг энэ хүнтэй би заавал одоо гэрлэн суун эсвэл энэ хизээ ирэх бол гэдтэй ингээд нэг айгүй төвхтэй тойрогт орохгүйгээр бүх юмыг айгүй том зураглалаар буюу өнгөрсөнд юу болсон юм одоо яг яагаад байгаа юм одоо энэ хүн яагаад ингээ хол ингээ байсаар байгаад шийдвэрээ гаргаж чадахгүй ингээ явсаар байгаа юм бэ гэдгийг bigger picture буюу том зураглалаар харах хэрэгтэй. За том зураглалаар харна гэдэг нь мэдээж эрэгтэй энерги өөрөө ингээ төвлөрүүлээд ирэхийн цагт хүн арай илүү томоор харах юм бол ирээдүйд энэ хүн надад үнэхээр яг хайрыг өгч чадах уу гэдэг дээр бол та шийдвэрээ гаргаж чаднаа. Тэгэхээр энийг бол та аягүй сайн бодоорой. За тэгэхээр таны одоо ингээ шаргуу хөдөлмөр чинь танд хичээл зүтгэлээ өгөх болно гэсэн юм гоё карт гарч ирж байна. 3 дугаар карт маань ийм сүнслэг байдлынхаа тэнцвэрийг аягүй сайн олоорой гэсэн мэт дээ. Тэгэхээр одоо энэхүү картн дээр маань гарч ирсэн энэ нэг таныг тодорхойгүй байлгаад энэ нэг айхтар юм цаг хугацааны
бүр ингээд дуусахгүй ингээд тойрогт орсон юм шиг мэдрэмж төрөд байгаа хгүй энэ хүнийг ингээд хүлээсээр байгаа ч гэдэм. Тэгэхээр та энэ дээрээ бол одоо өөрийгөө нэгт тавих цаг болсон. Сүнснийхаа тэр нэг балансыг бол тэнцвэржүүлэх цаг болсон шүү. Энэ урт удаан хугацааны турш өөр дээрээ ажилласан байдал чинь одоо танд үр өгөөжөө өгч байгаа буюу та магадгүй эндийг мэдж байгаа. Тэгээ энтэйгээ эвлэрээд одоо юу гэдэг шийдвэр айл үшээ гаргацсан ч юм уу нэг тийм төрлийн хүн байх магадaltaй байна. За дараагийн картууд маань за энэ бол бас л гайхалтай гоё карт гарч ирсэн байна. Буюу энэ ер нь бол энэ уншилгаа энэгээр тасалчиж би бол болох гээд байна. Ягаад тэгэхээр энэ нэг тасалшгүй нэг цикл цаг хугацааны тойргосоо гараад cutting ties гэж шүү дээ. Moving on. За яг өөрийнхөө хэрэгтэй байгаа зүйлийг хий гэж байна те. Энд усан онгоцоогоод байгааз энэ цаана те энд усан онгоцыг энэ хүн яаж харж байна? Цаашаа явж байгааг нь харж байгааз. Тэгэхээр та энерги зөв болгоод blessing-гээ сонсоод за мөнүүдээс те өгч байгаа зөвлөмжүүдээ сонсоод энэ тавихгүй байгаа энэ олсыг таслах хэрэгтэй гэж ингэж зөвлөж шүү. Тэгэхээр магадгүй та энэ хүнийг явуулах цаг нь болсон гэж би бол хэлмээр байна. Тэгэхээр энэ бол one sided буюу нэг нь илүү их ингэж нөгөө хайрыг өгдөг ийм төрлийн хүмүүс байгаа. Яг нь лугийн ер нь бол таныг бол ингээл алсаас ажилдаг мэдээж хэрэг энэ дээр гарч ирсэн сандаг хамтрал байдаг мэдээж хэрэг сэтгэл зүрх байна. Гэтэ энэ бол дуусшгүй энэ айхтар нэг төвхтэй юмнаас та өөрийгөө айл болох гарахыг хичээрээ тэгэхгүй бол энэ бол нэг тийм endless буюу бүр нэг дуусшгүй хүлээлт байгаад байна. Тэгэхээр би бол энэ уншилгаа яг танд тохирсон комент энэ шүү гэдгийг л би хэлмээр байна. Энэ нэг хүлээлттэй, энэ нэг төвхтэй зүйлийг та зуураад хэрэггүй. Энийг бол шууд тастаад цааш нь тэр чигт нь энэ бөөтийг явуулах хэрэгтэй гэж хэлээд нэгдүгээр группийнхаа уншлагыг дуусгая. Баярлалаа, баяртай. За ингээ хоёрдугаар группийн маань уншлага эхэлж байна. За хоёр сонтой минь сон маань бас хөрхөн нисдэг шүү дээ. За хоёр сонтой минь freedom гэдэг энэ карт гарч иржээ. За чи юу ч сонгосон эрхчлөө болвол чи бол эрхчлөөтэй шүү гэдэг ийм карт байгаад байна те. Тэгэхээр одоо ингээд нэг амар гоё энжлийн гоё ингээд нөгөө юутай далавчтай те хаашаа л бол хаашаа дүүл нисгэд бэлэн. За энэ дэлфинүүд чи ингээд ста нэр амар ингээд хурдтай усанд ингээд шумбаал те хаашаа ч хамаагүй ста эрхчлөөтэй дүүл нисдэг шүү дээ. Тэгэхээр нэг тим энерги бол мэдрэгдэж байна. За тэгэхээр бүгдээрээ X чинь буцаж ирэх үү гэдэг энэ мэргийнхаа жоохон дэлгэрүүлж харцгаая. За хоёрдугаар группийн маань X-үүд буцаж ирэх үү. За Queen of Swords, Six of Swords, the King of Cups, Ace of Cups. Яг за энэ группийнхан маань ер нь бол эмэгтэй шийдвэр гаргаад эрэгтэйгээ би тавьж явуулсан буюу ер нь бол freedom-ыг сонгосон ийм хүмүүс байна. Аль үшээ би шийдвэрээ гаргацсан болов уу гэж бодож байна. Эрэгтэй нь илүү одоо нөгөө үзэж байгаагийн нөгөө тал эсрэг тал эрэгтэйчүүд маань бас их үздэг болсон байлээ. Баярлаа. За тэгээд эрэгтэйчүүд байх юм бол эмэгтэй маань хайртай сэтгэлтэй боловч ер нь бол яг одоо үзэж байгаа тал нь ер нь бол тэр хүнийг тавьж явуулсан гэсэн үг шүү. За одоо яг үзэж байгаа нь шүү дээ тэгэхээр тэр хүнийг орхижээ. За тэгэхээр би бол энэ дээр юу гэж хэлэх вэ гэхээр одоо нөгөө та бол
шийдвэртэй үнэнч байгаа. Нөгөө хүн бол таныг бодсоор, сонсоор байгаа юм байна. Буюу X чинь таныг одоохондоо тэ арай орхиогүй байна уу гэсэн надад ийм мэдрэмж төрлөө. Гэхдээ та бол аль үшээ өөрийгөө энэ бүхнээс чөлөөлөөд харилцаагаа дуусгаж чадсан ийм групп байна. 2 дугаар группийнхан маань. За тийм учраас за нэмэлтээр комент авахыг хичээе. За 2 дугаар группийнхан маань илүү мэдээлэл өгнө. За choose love гэдэг карт гарч иржээ. Spruce up your nest. Your purpose is joy. За. Moon картнасаа оруулъя. It's time to take action. You are very close to your goals. Nothing is yet set in stone. Яг дахин oracle картнасаа оруулъя. Butterfly. Sunglasses. Snack. Oh. Миний хамгийн амар айдаг амтан гараад ирлээ. За 2 дугаар группийнхан маань ер нь бол нөгөө та өөрөө шийдвэр гаргаад энэ бүхнийг дуусгасан байна буюу өөрөө фридомыг хүссэн те. Энэ нь юунаас болсон бэ гэхээр ер нь бол би таныг маш их юм зориг хүсэл тэмүүлэл өндөртэй тэ. Тэгэхээр энэ хүн танд одоо хайрыг санал болгож байгаа ч гэсэн таны зориг энэ хүн нийцгүй байсан учраас та энэ хүнийг өөрийн хүсэлтээр тавьж явуулсан байна гэж би хэлнэ. Тэгээд таны зориг бол маш их ийм гоё аз жаргалыг өгдөг те. Өөрөө ч хувьд маш гоё аз жаргалыг өгдөг. Яг энэ ихний тэр сонголтын зураг дээр гарсан шиг таны зориг бол ерөөсөө л маш гоё амьдралаас аз жаргалыг мэдрэх freedom байх. За өөрийн үүрээ засаа гэж штэ те. Магадгүй та айгүй гоё юм юу одоо орон байшин те худалдаж авах гад ч юм уу одоо ямар ч нэг тийм амьдрах байр гэх юм уу тэрийг айгүй гоё болгох ийм нэг маш том зорилготой. За мэдээж хэрэг хайрыг сонгож болох ч гэсэн та энд яагаад тэ фридомыг хүссэн бэ гэдэг нь бол энэ таны асуулт те. Та энэ хүнийг өөрийнхөө аз жаргалын төлөө, өөрийнхөө ирээдүйн зорилгын төлөө, өөрийнхөө тэ хайр гэж ямар зүйлийг та үзтээ те тэр бүхнийхээ төлөө энэ хүнийг бол тавьж явуулсан байна. За дахиад энэ дээр те за it's time to take action гэж байна. За тэгээд таныг та зорилгодоо хүрэхэд бэлэн байгаа шүү. Тэгтээ таны тэ зорилго арай ингээд хүрсэн дээр буух болоогүй байна ч гэдэг юм үү те. Ер нь бол энийг бол би тэгж орчуулж जैन та бүхэн манаас хэлтэй те хүмүүс маань илүү бас гоёор орчуулж магадгүй. Гэхдээ би бол яг ингээд тийм хүрсэн дээр яг бууж ирээгүй байр. Таны зорилго бол ингээд те зорилгодоо хүрэхэд чинь буюу энэ нэг өөрийн гэсэн аз жаргал joy-ыг олж авахын тулд танд хэрэгцээтэй байгаа зүйлээ авахд бол маш их юм ойрхон байгаа шүү. Тэгээд акшныг аваарай те. Хамгийн гол нөгөө мөрөөдөөд те зорилгоо энэ хүртэл ингээд айгуу сайн хичээж ирсэн байна шүү дээ те. Тэгэхээр энэ дээрээ одоо бодоод ингээд те нөгөө хүрсэн дээр буух бас ингээд болоогүй байгаа учраас ямар нэгэн байдлаар take action гэдэг нь би энийг хайр дээр нэг action аваад те нөгөө X-ийн араас явах бол биш. Өөрийнхөө зорилгыг та юу гэд харсан байгаа шүү дээ. Энд маш олон гоё зорилгууд байна те. Энэ дээрээ та action аваарай. Хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй гэсэн ийм үг юм болов гэсэн ийм мэдрэмж нэг тийм мэдрэмж орж ирж байна. Тэгэхээр та бол өөрөө маш юм гоё том зорилготой тий хайр гэдэг юу байдгийг ч гэсэн айгүй сайн ингээд мэдэрч чадсан хайр өөрт чинь хайрыг яг зөв өгч чадах
нэгнийг одоо тэ хайж байгаа ч юм уу тэ энэ хүн маань танд freedom-ыг өгөөгүй учраас магадгүй та энэ хүнийг амьдралаасаа явуулсан байх магадлал бас өндөр байна. За мэдээж хэрэг энэ хүн бол тэ эсвэл та ч юм уу яг энэ хүнийг бол ер нь бол ингээ тэ сошиал орж юм уу бас жоохон араас нь дагдаг. За мэдээж хэрэг butterfly бол ер нь бол өнгөрснөөсөө ингээд өөрийгөө чөлөөлөх өнгөрсөнд амьдраад идэггүй хүмүүс өөрчлөлтөнд айгүй юм гоё тасан зогцдог те бас юм нөө хийлинг хийх те inner child хийлинг хийх хүүхдийн одоо нэг өөр зүрх сэтгэлээ айгүй гоё ингэж нөгөө хийлинг хийж чаддаг. Ер нь бол маш их юм дэггүй жоохон тийм аз жаргалтай байх бүр зүгээр л freedom байх туртай юм төрлийн хүмүүс байгаа даа учраас ялтчгүй та энэ бүхнийг бол юу асан байна хот чадсан байна. За энэ снекийг харахаар надад жоохон хэцүү байгаад байгаа болохоор ингээд таглчих. За тэгэхээр ер нь бол танд маш олон юм нөгөө enemy буюу дайснууд байх юм жоохон магадaltaй. Тэгэхээр энэ хүү зорилгоо биелүүлэхдээ тэ жоохон хил ам янз бүрийн хатаажтай зүйлээс аюу гоё хол байгаарэ гэдгийг би сануулж ийн гэж ойлгож байна. Яагаад тэгэхээр энэ могоо бол үнэхээр би харцгануулаад байна. Тэгэхээр X-ээсээ бол та алуушээ өөрөө сэтгэлээ ерөнхийдөө бол татаад авчихсан гэсэн юм мэдрэмж төрж байна. Гэтэ мэдээж хэрэг X ч юм бол танд хайрыг санал болгосоор л байх болно. За ингээд 2 дугаар группийн уншлагыг дуусгаж байна. Баярлалаа баяртай. За 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. Books card маань гарч ирсэн. За сонирхолтой. Ном унших их дуртай хүн байна уу? За окей. Бүгдээрээ илүү дэлгэрүүлж харцгаая. За групп 3-ын маань X буцаж ирэх үү? За Nine of Swords. Three of Swords. What? Ace of Pentacles. Queen of Swords. За. Энэ хүний хувьд бол X-тэйгээ буцаж нийлхийч бас хүсэхгүй байгаа юм байна уу? Яг уу мэдээж хэрэгтэй нөгөө X гэдэг утгаараа ер нь бол одоо хүмүүс ярьдаг шүү дээ нөгөө нэгэнт дууссан харилцааг буцаж авчрах гад ч ер нь бас хэрэгтэй юм уу хэрэггүй ч юм уу те орхиод явж чадсан бол тэгэл тэр хүн бас ингэ сэтгэлээ ингэ татчихж байгаа шүү дээ ер нь бол за бас хайртай бол цаг хугацаа харуулсан те тэгэхээр би энэ бүксийг харчаад надад юу мэдрэгдсэн бэ гэхээр өөрийгөө сатааруулахын тулд айгүй сайн дуртай зүйл рүүгээ би энэ хүнийг орж чадсан байна гэж хэлнэ. За бүксээс гадна энэ хүнд бол хамгийн гол нь айгүй тийм өөрийнхөө сонирхлыг олоод айгүй таатай зүйлийг хийж байгаа нь айгүй магтууштай санагдаж байна. За зүрх сэтгэлийн хувьд бол үнэхээр шархалсан. Энэ бол тийм амар хурдан идэх зүйл биш. Энэ X-ийг бол өөртөө ойртуулахгүй. За нөгөө талаараа тий бас X-ийг ийм хэцүү байдалд оруулсан ч бас баах магадaltaй. Ер нь бол нөгөө хоёр талын энерги бол аль аль нь ингээд солигдож орж ирдэг байх шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань нөгөө X-эж бүр тэр чигт нь ингээд гомдоогоод тий энэ хүн бол сонголтоо аль шиг хийсэн өөрөө чинь бол өөртөө ойртуулахгүй гэсэн ийм зүйл байна. За Ace of Pentacles баг зэргийн бас ийм боломж тий байгаа боловч би бол энийг бол маш удна гэж бодож байна. Ийм сэтгэл санааны байдалтай хүн бол тийм хурдан шийдвэрээ гаргаж чадахгүй. Нэлээд том асуудал болсон юм байна да. За ер нь Oracle картуудаасаа бүгдээрээ ерөнхийдөө бас нэмэлтээр мэдээлэл авъя. За групп 3 маань.
За dance compassion for all. Unplug. Яг дараагийн класс seduction long kiss runner яг дараагийн you are very close to your goals. Look at the bigger picture. Your dreams need practical plan. Яг. За тэгэхээр 3 дугаар группийнхний маань сонголтууд те ер нь бол бүх хүн одоо зүйлсийг инэрэн хайрлах. За тэгээд dance, unplug гэж штэ. Тэгэхээр ер нь бол нөгөө аз жаргалыг жоохон ингээд нэг жоохон энэ бол яг ном уншаад те мэдээ ингээд ном руугаа одоо гүн гүнзгий орчихсон ер нь эндээсээ жоохон кайф аваад байна л да. Тэгэхээр миний хувьд бол арай жоохон ингээд ертөнцийг тэ нэг том нүдээр хараад томоор хараад өөр зүйлээс бас хүн аз жаргалыг авч болдгий шүү гэдгийг бол таны хувьд хийх заавал хэрэгтэй. Тэ dance энэ бүр ингээд тэ ямар гоё аз жаргалтай. Тэ өөрийгөө бүр ингээд айгуу гоё ингээд бүр задгаа ингээд тэ нэг тийм айгуу тийм гоё ингээд нэг чөлөөтэй фан хийж байгаа зү тэ. За энэ гоё ингээд бас далайн эрэг цаана харагдаад байна. За дээр нь энд бас ус харагдаж байна тэ. Тэгэхээр unplug гэхээр ер нь бол ингээд энээсээ ч гэсэн одоо холд гэсэн юм зөвлөгөө юм болов уу гэж бодож байна тэ. Өөрийгөө салгаа тэ. Энэ одоо ингэж яг ном уншиж хэд ингэж нэг гоё өөрийнхөө зорилгын төлөө хүн явж болно л доо. Гэхдээ бас амьдралыг өөрөөр тэ энэ шархалсан энэ нэг сэтгэл байгаад байна тэ. Энэ шархалсан сэтгэлийг та зөвхөн ганцхан ингэж дотгошоогоо ганцаараа тэ ингэж зовох бол ёсгүй. Ер нь бол энэ бол жоохон ингэж нөгөө өөрийгөө сатааруулах гэсэн ийм зүйл байна уу гэж мэдрэгдэж байна. Тэгэхээр танд те хүзрүүд маань юу гэж хэлж байна гэхээр өөрийгөө энэ бүхнээс салгаад айгуу гоё enjoy хий. Далайн ирэг дээр очоо, амралт хий. Арцитгаа салгаа те. Одоо энэ ном яг уу энэ сайхан газар очоо номоо уншиж болно шүү дээ. Гэхдээ энд гоё те далайн ирэг дээр сайхан бүжиглээд парти бүжиглээд партидж болно л та. За тэгээд энд нэг сайхан ингээд те нэг нар салхих байгаль хийгээсээ бүр ингээд айгүй гоё сайхан энергийг аваад наранд бие шараад те өөрөө өөртөө амар гоё ингээд анхаарал тавиад манификюр фидикүрэ хийлгээд гэдэг шиг. Ер нь бол амьдралаас жоохон өөрөөр таашаал авах гэж үзээрэй гэж 3 дугаар группийг хэлмээр байна. За тэгээд мэдээж эрэг те бүх зүйл эргэн тойрныхоо бүх зүйлийг хайрлаа. Хайраадгүй гэжээ. Битгий ингэж дотгошоо байгаа ч гадагшаа жоохон гарч ороо те айгүй сайхан ингэж зүйлийг хийх хэрэгтэй шүү гэж штэ. Тэгэхээр ер нь яг энэ картууд дээр бол би юу гэж хэлэх вэ гэхээр энэ нэг айхтар сэтгэлийн шарах те юунаас босноо нь ер нь дээр гарч ирсэн буюу таныг ийм зүйлийг заавал хийж сэтгэлээ те нөгөө шархаа эдгэгэрээ гэсэн юм зүйл гарч байгаа хгүй. Тэгээ seduction те loving kisses гэлдэж шүү дээ. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг магадгүй seduction чи ер нь бол нэг тийм уруу татагдах те ямар нэгэн зүйлд одоо нөгөө ex чинь нэлээ ингэж уруу татагдсан те тэр драма юм болов гэж миний хувьд мэдрэгдэж байна. Тэгэхээр энэ бол the runner буюу энэ бүхнээс та бол залхаад энэ хүнийг бол ингээд тэгээд нөгөө холдуулах, явуулах шийдвэр гаргажээ гэж хэлнэ. За тэгээд энэ гоё итгэлтийг заавал ингэж хийх хэрэгтэй шүү.
За тэгээд та бол гоё зорилгодоо хүрэхэд айгүй ингээд ойрхон байна. Юмсыг айгүй гоё ингээд том зураглалаар нь хараарай. Тэ яг ийм гоё өсөл мөрөөдлөө биелүүлэхэд чинь гоё яг практик ийм план хэрэгтэй шүү гэсэн ийм комментуудыг өгч जैन. Тэгэхээр за том зураглалаар хар гэдэг нь яг түрүүний миний хэлээд байгаа болов уу гэж бодож байна те. Одоо амьдралаас өөрөөр таашаал авч болно гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй буюу танд ийм гоё өнгөлөг гэрэлтэй зүйл амьдралд чинь хэрэгтэй байгаа. Тэр зүйлийг хийгээрээ та тэгээ нэгэнтээ ихсээ одоо хүлээж авахд сэтгэл санааны хувьд хэцүү байгаа учраас ер нь бол ингээд орхисон дээр гэж хэлнэ. Раннер буюу ер нь бол энэ харилцаа бол ингээд зүхтах тийм аль нэг нь зүхтах. Ингээд зүхтаад ерөөхдөө нэг харилцаа дуссаан л гэж би бол хэлнэ. Тэгээд энэ хүрээд уншилгаа дуусгая. За Five of Wands карт маань та бүхэн маань харж байна те. Ингээ хоёр талаасаа зуурчаад салахгүй байгаад байна. Түрүүнөө боломж байгаа гэж хэлсэн. Нөгөө талаасаа тавьж явуулахад жоохон хэцүү байгаад байгаа боловч Runner карт маань яаж ч байсан энэ хүн бол явах сонголтыг хийсэн байгаад байгаа учраас тавиад явуулсан дээр гэж би бол хэлгээд байна. За тэгээд тэ үнэхээр хүн буруугаа ойлгоод магадгүй өөртөө чинь зөв өнцгөөс яриад эхлүүл энэ бол таны шийдвэр. Гэтэл та энэ дээр бол шийдвэрээ гаргацсан өөрлөгөө ойрт болохгүй юм байна да. За ингээ 3 дугаар группийнхны маань уншлагыг хүрээд өндөрлж байна. Баярлалаа баяр таа.